Гэр хорооллын айлууд нэгдсэн халаалд бохирын шугамд холбогдвол ямар өв? Мянган айлын яндангаар хорт утаа гарах биш. Утаагүй бүрэн шүүлтүртэй ганцхан яндан холбол яах вэ? Гэр хорооллын газар үнэд орж, иргэд үүнийгээ барьцаалж, амны орон сууц барьснаар ажилтай, орлоготой, ая тухтай амьдрал бий болно. Хэрвээ бидний санаа таны сонирхлыг татаж байвал гэр хорооллыг дэд үсчүүлэн эко хороолол болгон өөрчлөх мастер төлөвлөгөөг бид санал болгож байна. Улаанбаатарын хөгжлийн хэмнэлд юу сал болж байна вэ? Агаар, хөрс, цэвэр усны бохирдол, хог хаягдал, төлөвлөлтгүй гэр хороолол. Энэ бүх асуудлыг цэгцлээсэ гэж нийслэлийн иргэд арчилсан номд итгэл хүлээлгэсэн билээ. Өнгөрсөн 4 жилд гэр хорооллыг орон сууцчлах төсөл хөтөлбөрүүдийг олныг хэрэгжүүлэх гэж оролдсон. Гэвч бодит байдал дээр гэр хороололд оршин суугаа иргэдийн оролцоо, хүсэл сонирхол тусгал байгуулмаас цаасан дээр бичигдсэн ерөнхий төлөвлөгөөнүүд хэрэгжих үйл явцтай асар олон салбар хичээлүүдтэй тулгарсаар ирсэн. Бидний санал болгож буй төлөвлөгөөний гол хөдөлгөгч хүч нь иргэдийн хүсэл санаачлал дээр тулгуурлан байгуулагдах өрхийн нэгдлүүд болох юм. Нэг нэгдэл 200 өрх айлаас бүрдэх ба 8-аас 10 га газрыг эзэлж, бие даасан дэд үтэц инженерийн шийдлийн тохиромжтой хэлбэр болж, цаашид суухийн үйл ажиллагаа ашигтай хэлбэрээр явуулах хамгийн зөв бүтэц болно гэж үзэж байна. Тодорхойлбол өрхийн нэгдэл нь 200 айлдаа тохирсон орчин үеийн биотулж бүхий бие даасан халаалтын системтэй ханаасаа хүссэн хэмжээгээр халуун хүйтэн ус авах боломжтой. Бохир усыг нано технологиор цэвэр ус болгох техникийн шийдэл бүхий нэгж байх юм. Өрхийн нэгдэл тус бүр дээр дэд үтсийн асуудлыг шийдэхдээ орон нутгийн байршил төвлөрсөн системээс үл хамааран бие даасан байдлаар төлөвлөх хэрэгтэй байна. Төр уг нэгдлүүдийн дэд үтсийн асуудлыг нь бүрэн хэмжээгээр шийдэж өгөх ёстой гэж үзэж байна. Энэхүү гэр хорооллын айлуудыг нэгтгэсэн нэгжүүдийг цаашид эко хороолол гэж нэрлэх саналтай байна. Гэр хороолол гэсэн нэршил түүх болж, эко хороолол гэсэн ойлголтыг бий болгоно. 5 дугаар цагдаагийн станц, аны станцууд гэх мэт дэд үтсийн төслүүд хэрэгжиж дуусахыг хүлээлгүйгээр гэр хорооллыг цаг алдалгүй дэд үтсүүлэх хувилбар юм. Энэ ажлыг иргэдэд хүргэх зорилгоор нийслэл даяар идэвхтэй PR зохион байгуулах хэрэгтэй. 4 жилийн хугацаанд 800 эко хорооллыг бий болгож, улмаар тэдгээрийг нэгдсэн төвлөрсөн системд толгох ажил эхэлнэ. Энэ ажил нь дараагийн томоохон дэд үтсийн төслүүдтэй уялдаж хийгдэнэ. Хэрв дээрх төлөвлөгөөг бодитоор хэрэгжүүлж чадвал хотын өнгө төрхийг сааруулдаг гэр хороолол үгүй болж, байгаль орчинд ээлтэй шинэ цагийн хотын хөгжлийн үлгэр жишээ хорооллууд бий болох юм. Бидний төлөвлөгөөний дагуу гэр хорооллын хүндрэлтэй асуудлууд бараг үгүй болж, эмгцэгцтэй, эрүүл аюулгүй хороолол болж ирэхийг та төсөөлсөн байх. Одоо эко хорооллыг бий болгох технологийн ямар шийдэл ашиглахаар төлөвлөж байгааг тань сонирхуулъя. Эко хороолол Европ стандарт бүхий Softline технологиг ашиглана. Халаалтай зөөлөн хуунцар хоолой бүхий инженерийн шугам хоолойн шинэ стандарт бөгөөд эко хорооллын иргэд засвар үйлчилгээг өөрсдөө хийх боломжтой хялбар технологи байх юм. Гэр хорооллын айлуудаас гарч байгаа утаа Улаанбаатарын агаарын бохирдлын 81% эзэлдэг тухайн сонссон л. Тэгвэл эко хорооллын халаалтын систем нь 200 айлаас гарч буй утааг шууд тасан зогсоох болно. Өөрөөр хэлбэл 200 утаад янданг утаагүй нэг яндангаар солино гэсэн үг. Яг үнэндээ 200 дутуу шаталтай гэрийн 100 байснаас бүрэн шаталттай утааны шүүлтүртэй нүүрсний орчин үеийн 100 байх юм. Энэ нь утааны эсрэг хийгдэж болох хамгийн зөв шийдэл. Дэлхийд даяар биомасс, биотулш буюу пеллет бэлдэж хэрэглэх нь агаарын бохирдлыг багасгах хамгийн зөв гарц гэж үзэж байна. Эко хорооллын айлуудын халаалтыг нэгдсэн халаалтын пеллетэн зуухаар шийдвэрлэх боломжтой бөгөөд энэ нь утаагүй, үнсгүй, дулаан сайн ялгаруулснаар ашиглалтын зардлыг хэмнэх болно. Энэхүү пеллет түлшийг эко хорооллын иргэд өөрсдөө үйлдвэрлэх боломжтой тул төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогоор дэмжих хэрэгтэй юм. Бохирын системийг байгаль орчинд ээлтэй байхаар шийдэх болно. 200 айлыг холбосон бохирын систем нь усыг нано хэмжээгээр шүүдэг MBR технологиг ашиглана. Бохир усыг 92-оос 98% цэвэршүүлэх юм. Иргэд үүнийг зүлэг, ногоо услах, угаалгах их зэрэгээр авахын хэрэглээнд ашиглах бүрэн боломжтой. Эко хорооллоос цэвэрлэгдсэн илүүдэл усыг дүүрэг бүрт саарл усны сангуудыг бий болгох замаар хуримтлуулж, саарл устай холбосон стандарт, норм дүрмийг сайжруулж, саарл усыг үйлдвэрийн болон барил орон сууцны нойлын хэрэглээнд ашиглуулах нь хууль эрх зүйн орчныг батлуулбал цэвэр усны асар их хэрэглээг багасгах сайн талтай.
200 айлын дунд нэг сөөх байгуулж тэдгээр нь дэд үтэц инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангахын зэрэгцээ. Иргэдээс дулаан цэвэр усны хангамж, бохирын системийн төлбөр хураамжийг цуглуулж үйл ажиллагаанд зарцуулна. Ингэснээр эко хорооллын иргэд ая тухтай амьдралаа өөрсдийн оролцоонд тулгуурлан цогцлох бүрэн боломжтой болж байна. Ээж гэр хорооллыг дэд бүтцжүүлэн эко хороолол болгон өөрчлөх нь тийм ч хялбар ажил биш. Гэхдээ бид төлөвлөлт зохион байгуулалтад ажилласнаар энэ оны 3 дугаар улирал эхний жишг хорооллыг байгуулах зорилт тавьсан. Улмаар эх онд 40 мянган айлыг хамруулсан 200 эко хороолол, 2014-2015 онуудад 120 мянган айлыг хамруулсан 600 эко хорооллыг бий болгох боломжтой. 2016 он буюу 4 жилийн дараа 160 мянган айл удаатай, бохирдолтой, хог хаягдaltaй гэр хороолол биш, нэгдсэн дулаан хангамж, бохирын систем бүхий цэвэр усны хангамжтай эко хорооллын иргэд болсноор арчилсан номын мөрийн хөтөлбөр жинхэнэ утгаараа биелээ. 200 айл бүхий эко хорооллыг бие даасан системтэй болгохын тулд 2 тэрбум төгрөг шаардлагатай болохыг бид тооцож үзсэн. Энэ жил дунджаар 400 тэрбум төгрөг болох бөгөөд улмаар 800 эко хорооллыг нэгдсэн систем толгох өртөх нь нийт 1,600 тэрбум төгрөг болж байна. Гэр хорооллын маань гэр хорооллоос эко хороолол болон цэцгэлсэн дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын иргэдийнхээс дутгааргүй ая тухтай орчинд сэтгэл хангалуун эрүүл аж төрөх цаг ойрхон байна. Гэр хорооллыг дэд бүтцжүүлэх мастер төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлбэл бидний дараачин томоохон төсөл ганцхан шамлан орохыг гарна. Учир нь арчилсан номын мөрийн хөтөлбөр тусгасан ажилтай, орлоготой, амны орон сууцтай иргэн болохыг хүмүүс хүсэж байгаа. Гэр хорооллын суурьнд бүхлээр нь өндөр сууц барих хэрэг байна уу? Иргэдийн газар нэгэнд үнэнд орсон учраас үүнийгээ барьцаад банкнаас зээл авч амны сууц барих нь хавьгүй дээр гэдэг нь ойлгомжтой. Харин амны орон сууцыг хэрхэн барьж байгуулахад бид дараах цагаар ерөнхий төлөвлөгөөг санал болгож байна. Ингэхдээ бид эко хорооллын айл өрхүүдтэй урьдчилан тохиролцож одоо байгаа газарт дахин төлөвлөлт хийх төлөвлөгөөтэй байна. Дахин төлөвлөлт хийснээр дэд бүтэц инженерийн шугам сүлжээ, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт олон зүйлсийг шийдэхэд хялбар байх юм. Тус хорооллын баталгаажлалтын хувьд Канад технологийн модон барилга байна. Канад модон барилга нь бат бөх, дулаан алдалт багтай, эрүүл ая тухтай орчин хангасны зэрэгцээ, хамгийн гол нь үн хямд, барьж усахад хурдан зэрэг онцлогтой. Канад модон сууцыг олноор нь барих учраас нэг барилгад ноогдох зардлыг хамгийн багаар буюу метр квадратыг нь 350-аас 400 мянган төгрөгөөр босгох нөхцөлийг бий болгоно. Энэ нь моргжийн зээл авч байгаа хүмүүст сарын төлбөр нь хамгийн бага тухайлбал 50-аас 100 мянган төгрөгч байж болох хугацаар шийдэгдэх давуу талтай. Бидний төлөвлөснөөр эко хорооллын айл өрхүүдийн амжиргааны төвшин тулгуурлан 3 блокт тохилог сууцнуудыг барьж байгуулах, 4 дахь блокийг барилгажих талбай дээр төлөвлөсөн юм. А блок нь 10-аар системчлсэн 100 айлаас бүрдсэн тохилог сууцнууд байх ба нэг өрхөд 160 м квадрат талбай бүхий өмчлөлийн газартай 54 м квадрат 2 өрөө хувийн тохилог сууцтай байна. Б блок нь 4-4-өрөө нийлүүлсэн 50 айлаас бүрдэх энгийн тохилог сууц байх ба нэг айл нь 330 м квадрат талбай бүхий өмчлөлийн газартай 85 м квадрат бүхий 4 өрөө хувийн тохилог сууцтай байна. Харин С блок нь 50 айлаас бүрдэх бөгөөд нэг айл нь 443 м квадрат бүхий өмчлөлийн газартай 101 м квадрат бүхий 2 давхар 4 өрөө хувийн тохилог сууцтай байх ерөнхий төлөвлөгөө гаргана. Ээж бие даасан хороолол болох учраас төв хэсэгтээ амралт зугаалгын цэцэрлэг түрээлэн ногоон байгууламж, үйлчилгээний төв, явган хүний болон авто замын талбайг цогцоор нь шийдэж өгөх юм. Д блок буюу барилгажих талбайн төлөвлөлтийг газрын зөрүүний асуудлаар иргэдтэй тохиролцоо зарж борлуулах гэх зэрэгт ашиглахаар хоосон орхисон болно. Бид арчилсан номын мөрийн хөтөлбөр тусгагдсан гэр хорооллыг дэд бүтцжүүлэх, ажилтай, орлоготой, амны орон сууцтай иргэн гэсэн бодлогыг дэмжиж байна. Атмор